байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийх ажлын хүрээнд 2025 онд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулъя. За, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 он төсөв баталгахад байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийх арга хэмжээний зардлаас 14 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд 693 сая төгрөгийг баталсан. За, энэхүү ажлын хүрээнд бол 5 арга хэмжээг шууд гэрээ болон зохион байгуулалтын чанартай. За, 9 ажил дээр бол хуулийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж бол ажлыг бид нар зохион байгууллаа. За, шууд гэрээ болон зохион байгуулалтын арга хэмжээнд бол бид нар өнгөрсөн 3 дугаар сард байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн сургалт семинарыг зохион байгуулсан. За, мөн Сэргэлэн, Баян цагаан, Баян өнжөөл, Бүрэн, Дэлгэр хаан сумын ус цэгийн тоолгын ажлыг бол Умард говийн гүгээд халахын дундад талын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулж суманд нөлөөлөж өгсөн. За, мөн Хараа, Сөгнөгөр, Баян гол, Туул голын бол усны энгийн хамгаалтын бүсийг тэмдэглэж ажлыг бол зохион байгуулах гээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил бол хийгдэж байна. За, мөн Алтан булаг, Сэргэлэн, Өндөр ширээ, Дэлгэр хаан сумын ерөнхий боловсролын нэг сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн нэг танхимыг экологийн танхим болгон тогтжуулж сургуульд нь хүлээлгэж өгсөн байна. За, 9 төрлийн сонгон шалгаруулалт нээлттэй тендер зарлах ажил дээр бол уул уурхай үйл ажиллагааны улмаас Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хөндөгдөж эзэгэнгүй орхигдсон 8 газрыг бол техникийн нөхөн сэргийг хийх ажлыг бол зохион байгуулж ажлыг хүлээлгэж авсан байгаа. За, Эрдэнэ Сүмбэр сумдын бол сумын төвийн ундны ус цэнгэгжүүлэх төхөөрөмжийг суйрлуулад өнгөрсөн 8 сард хүлээж авч бол сумд нь бас ажлыг хүлээлгэж өгсөн байгаа. За, Баян Чандман, Сүмбэр, Лүн сумдын нийт 4 сумын төвийн 4 ундны усны худаг дээр бол ус түгээх цахим төхөөрөмжийг бид нар суйрлуулсан. За, энэ цахим төхөөрөмжийг суйрлуулах ажлыг бол байгаль хамгаалах нөхөн сэргийх арга хэмжээний 39.8 сая төгрөгийн санхүүжилтээр Баялаг говь компани гүйцэтгсэн. За, энэхүү ажлын хүрээнд бол 500 ширхэг цахим ус авах карт, за мөн гадна дотнох камер, за гэрэлтүүлэг зэргийг бол хүлээ авч суманд нь дээрх сумдуудад хүлээлгэж өгсөн байгаа. За, Бацанбөр суманд энгийн хог хаягдлыг шатаах 100 байгуулах ажлыг бол суманд нь хэрэгжүүлж гүйцэтгүүлсэн. За, нээлттэй сонгон шалгаруулалтаар бол ажлыг гүйцэтгээд 5 сард бид нар ажлыг хүлээж авсан. За, 5-аас 9 сарын хугацаанд бол нийтдээ 240 тонн энгийн хог хаягдлыг шатаасан ийм үр дүнтэй ажил болсон. Мөн Бүрэн сумын төвд шинээр ундны их усрын худаг гаргах ажлыг бол 60 саяын хөрөнгө оруулалтаар Эрхэт ундраг компани гүйцэтгэж хийсэн. За, уг ажлын хүрээнд бол барилгын ажил, худаг ус шүүх төхөөрөмжийг суйрлуулсан. За, мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас санхүүжүүлэн нарны цахилгаан их усртэй болгох ажлыг бас энэ худаг дээр бол хийсэн байгаа. За, дараагийн ажил бол амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ын 3 заасны дагуу аймгийн хэмжээнд агнур зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 5 жил тутамд зохион байгуулахаар ингэж хуульчилсан байдаг. За, энэ хуулийн хүрээнд бол 2025-аас 2030 онд хэрэгжүүлэх аймгийн хэмжээний агнур зохион байгуулалтын судалгааны ажлыг мөн хийлгэсэн. За, энийг бас аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргийх арга хэмжээний 42.2 сая төгрөгийн санхүүжилтээр Авралын эрдэнэ компани шалгаран бол гүйцэтгсэн. За, дараагийн ажил бол байгалийн ургамлын тухай хуулийн 71-р зүйл заасны дагуу мөн үйлдвэрлэлийн зорилтоор ашиглаж байгаа ургамлын тархац нөөцийн судалгааг 5 жил тутамд хийхээр хуульчилсан байдаг. За, энэ хуулийн хүрээнд бол 2025-аас 2030 онд хэрэгжих ургамлын судалгааны ажлыг мөн бас хийлгэсэн. За, энийг мөн энэ зардлаа санхүүжүүлэн 25 сая төгрөгийн санхүүжилтээр эко үйлчилгээ компани хийлгэж ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. За, 100 мод сум болон 100 мод сумыг сонгогдсон орон сууцнд цахим тоолоор суйрлуулах. За, мөн 100 мод сумын нийтийн эзэмшлийн талбайд нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах зэрэг нь 2 ажил бол нээлттэй сонгон шалгаруулах ажил зарлагдаад хуулийн хүрээнд
зохион байгуулалтын ажил хийгдэж явж байна. Энэ 11 сарда багтаад бол ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна. За мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 440 сая төгрөгийн санхүүжилтээр Батцанбүр суманд 50 га газарт шилмүүст модны ойжуулалт хийх ажил бол энэ онд бас бүрэн хийгдэж одоо ажлыг хүлээж авч байна.